За энэ хоёрын нэгт ерөнхийд нь асуухад одоо энэ хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулиас энэ хуулийг ингээд тусад нь авах ерөөсө боломжгүй юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. Одоо энэ хоёрын нэгт жишээлбэл яагаад энэ хуулийг оруулаагүй энэ төр дээр бичсэн хуулиудыг ингээд хууль ишилдэг штэ тэр үндслэл үзэл баримтал дээр тэр ишлэлээр ч гэсэн энэ хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг огт урдаагүй ишлээгүй орхигдуулаад явцсан нь санаандгүй мө санаатай юм уу? Яагаад ингэж бүр орхигдсон бол гэж гайхаад байна л да. Одоо энэ нэгдүгürt эн чинь хууль зүйн уялдааны зөрчил биш юм уу? Тэ жишээлбэл хууль тогтоомжийн тухай хуулийн 29-р зүйлтэйгээ зөрчилдөд байна. Хоёрдугаарт эн чинь үндсэн хуулийн зөрчил байгаа юм шиг харагдаж байна. 16-гийн 17-д хувь хүний нууцыг хуулиар хамгаалах эрхтэй гэж заасан байгаа шүү дээ. За дээрэс нь энэ практик дээр ч гэсэн зөвхөн хууль эрх зүйн хувьд биш, практикийн хувьд энэ боломжгүй юм биш үү? Энэ хариуцлага, технологийн стандарт, хяналтын механизм энэ төр бүгд тодорхойгүй болгож орхигдсон юм шиг сэтгэл төрөөд байна л да. Тэгэхээр энэ хуулийнхаа төслийн 2-1-д цусны донорын тухай хуулийн тогтоомжийн жагсаалтанд хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай гэдэг энэ хуулийг заавал оруулах хэрэгтэй юм шиг санагдаад байна. Тэгэхгүй бол энэ одоо цусны донорын мэдээлэл санд цуглуулах мэдээлэлт чинь цусны бүлэг, резус фактор, HIV, hepatitis B, C, шинжилгээний үр дүн, удамшил, бэлгийн зан үйл бүх мэдээллүүдийг тэр тусмаа хувь хүний эмзэг мэдээлэл бүхэлдээ хамрагдаж байгаа. Тэгээ энэ эмзэг мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, мэдээллийн сан болгох, хадгалах дараа нь тэр донор нь өөрөө тэрийг хизээ мэдээлэлээ устгуулах уу, хэрэглэх үү, засах уу, янзлах уу гэдэг дээр яаж энийг оролцуулахын гэдэг энэ бүх юмнууд ингээд тодорхойгоор хаягдсан сэтгэл төрөөд байна л та. Одоо энэ хүний эмзэг мэдээлэлт чинь саяын тэр 90 мм мэдээлэлээс гадна биометрикийн мэдээлэл орно. За тэгээд хувь хүний нөөцөд хамарсан нэлээд олон юмнууд байна. Дээрэс нь эрүүл мэндийн ажилтны одоо хууль заасан эрх үүргээ хэрэгжүүлэхэд бас энэ эмзэг мэдээллийг ашиглаж болно гэдгийг яаж оруулж байгаа талаар нэг тодорхой тайлбарч өгөхгүй юу? За ажлын хэсгээс хэн хариулах вэ? За 5 номер Эрдэнэ 2 төрийн нарийн гишүүнээр хариулъя. За ганва гишүүний асуултанд хариулъя. За энэ яг 2-1 дээр бол яг тухайлан хуулийг зааж өгөөг байгаа. Гэхдээ хуулийн дотор агуулмж дотор тухайлбал одоо хуулийн 14-ийн 3-1 дээр хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 18-2-ын 7 заасан мэдээллийг холбогдох эмнэлгийн мэргэжтэнд үзүүлэх гэдэг байдлаар бас тусад нь нэмэлтээр тусаж өгсөн байгаа. За тэрнээс гадна хуулийн 25 дугаар зүйлийн 25-ийн 1 дээр цусны донорын үйл ажиллагаа аюулгүй байдлыг хангах хяналт тавих зорилгоор цусны донорын мэдээллийн сантай байна гэд. Тэгээд мэдээллийн сангаа бас тодруулаад энэ дээр нөгөө 2 захим хөгжил харилцаа холбооны асуудал эрхсэн засгийн газрын гишүүн, эрүүл мэндийн асуудал эрхсэн засгийн газрын гишүүн хамтарсан байдлаар журам батлана гэдэг байдлаар бас тусгаж өгсөн байгаа. За гамаа гишүүн тодруулах уу? За нэмээд хууль санаачлагч Чимбүрэн гишүүн бас нөө хуулийн үзэл баримталтай холбоотой асуудал хөндөж байгаа болохоор бас хариулвал зүгээр байна. Тэгэхээр Чимбүрэн гишүүн хариулаа, шаардлагатай бол гамаа гишүүн тодруулаад тавьчих. За Чимбүрэн гишүүн хариул. За ер нь бол мэдээллийн нууцлал бол чухал зүйл байгаа. Тийм учраас одоо ганва гишүүний асууж байгаа зүйл бол зөв байна. Тэгээ бид сая нөө Эрдэнэ 2 төрийн нарийн хэлдгээр энэ хуулийн дуг нь бол тусгайлан ингээд зүйл заалт болоод оруулсан учраас заавал анхны ишлэл дотор энэ орхон зөв эсхийг яг одоо хууль эрх зүйн чиглэлээс мэржлийн одоо хуульчид бас энэ дээр саналаа хэлнэ үз. Зүгээр миний ойлгож байгаагаар бол бид энд бусад хууль тогтоомж гэдээ орцсон байгаа. Тэгээд араас нь ишлэлцэн байгаа учраас заавал ингэж энэ хэсэгт нь оруулж өгөх хэрэг байна уугүй юу гэдэг бол илүү бахал гэж би бодож байна. За гамаа гишүүн тодруулъя. За би ингээд бүр наривчлал асуугаад байна л да. Энэ 25-ийн 1-ийг сая төрийн нарийн тэнд юу хийлж дээ те. Тэр 25-ийн 1 дээр бас өөр дээр нь бас асуудлууд байгаа даахгүй юу? За энэ дээр одоо энэ
Миний бодлоор ерөөсөө тэр хувь хүний мэдээлэл төр чи одоо ингээл наад захаа нэг цус аваад тэрэн дээр эрдэм шинжилгээ судалгааны ажил хийхэд хүртэл тэр чин мэдээлсэн одоо зөвшөөрөл буюу informed consent гэж нэг юм авдаг тийм үү. Тэр мэдээлсэн зөвшөөрөл дээр бүр үг өссөггүй яг юуг нь яаж ямар байдлаар аваад хаана хадгалаад юу хийгээд тэр мэдээлэл нь цаашаа яах вэ гэдэг бүр наривчилсан юмнуудыг бичгээр хоёр талд үйлдээд гар хөлийн үсэг зураад тэрийг бүр цаашдаа одоо тусгай файлд хадгалаад янз янзын асуудал гаргаж ирвэл аудитын ч юм уу бусад байдлаар гаргаж ирдэг штэ. Одоо тэр наривчилсан informed consent гэдэг юм өхгүй юу те. Одоо энэ за informed consent дээр байгаа энэ мэдээллийг дараа нь тухайн хүн ч юм уу донор өөрийнхөө өгсөн цусыг сайн дурын үндсэн дээр хаашаа ашигласан, юунд хэрэглэсэн, эрдэм шинжилгээний өгүүлэг болсон юм уу? Магадгүй одоо ашигын хувьд одоо зардаг ч юм уу, үрдэг ч юм уу юмд ашигласан юм уу те. Эдгээр мэдээллийг авах энэ төр шаардлага гарвал эсвэл өөрийнхөө тэр мэдээллийн санд хадгалж байгаа мэдээлэлээ устгамаар байвал, өөрчлөмөр байвал, эмзэг мэдээлэлээ засуулмаар байвал хаашаа хинт хандаж янз янзын алдагдал гарвал хэн хариуцлагыг хүлээх юм бэ гэдэг дээр тэгвэл асуйдгүй. Яа тэгэхээр энэ ишилсэн хуулиуд дотор чинь хамгийн гол хуулиа та нар ичлээгөө орхисон байна гэж хэлээд байна шүү дээ. Бусад хууль тогтоомж гэж явж болохгүй шүү дээ. Энэ хууль тогтоомч хувь хүний мэдээлэлтэй гол хууль тогтоомжийг 2021 онд болоод өөр нэртэй хууль гаргасан юм байна шүү дээ. Тийм болохоор энэ дунд хийдэл гараад тэр мэдээлэл нь орхигдсон биш үү гэж би санаа зовоод байна л да. За ажлын хэсэг 5 номер Эрдэнэ 2 төрийн нэр машинд хариулъя. За гануу гишүүний асуултанд нэмэлтээр хариулт өгье. Энэ үнэхээр чухал асуудал байгаа. Бид нар энэ донорын нууцлалыг хадгалах гэдэг бол одоо хамгийн их чухал асуудал байдаг. Яг одоо явж байгаа хуулийн донорын тухай хуулийн хүрээн дээр бол бид нар одоо энэ таниусан зөвшөөрлийн хуудсыг бол заавал авдаг. Донор цусоохийн өмнө одоо энэ 33 асуумж бүхий асуултыг хариулаад тэгээ энэ дээрээ хэрвээ миний энэ одоо өгсөн энэ одоо мэдээллийг судалгаанд ашиглахыг би зөвшөөрч байна гэдэг бас ийм юу чеклэлсэн бол бид нар энийг судалгаанд ашиглахын эрх зүйн орчин бүрддэг. Олон улсад байдаг байдлаар бол цаасан болон цахим хэлбэрээр одоо бас энэ зөвшөөрлийн хуудсыг бүгэлддэг байгаа. Тэгэхээр одоо бид нар цаашдаа энэ мэдээллийн аюулгүй байдлыг хадгалах чиглэлээр бол ерэн зүгээр энэ ганцхан цусны донорын гэлтгүү одоо энэ эрүүл мэндийн салбарт ажиллаж одоо үйлчлэгээ авч байгаа энэ нийт ард иргэдийн одоо бас энэ мэдээллийн санг одоо хадгалах аюулгүй байдлыг хангах тал дээр бол одоо бас бодлогын шин чанартай юм зүйлүүдийг бол одоо бас бид нар дотоодоо ярьж байгаа. Энэ одоо яг энэ 25 дугаар зүйл дээр болохоор бид нар сая таны яг хөндөд байгаа энэ маш эмзэг ийм асуудлууд байгаа. Энэ асуудлуудыг энэ хоёр сайдын журам тусч өгнө гэдэг байдлаар наривч тусч өгнө гэдэг байдлаар тусгасан байгаа. Хэрвээ шаардлагатайг бид нар бас ажлын хэсэг дээрээ яриад яг энэ хувийн нууцлалын тухай хуулийг одоо бас энэ нөгөө эхний хоёрынхаа нэг дээр бас оруулаад явах боломжтой гэж бид нар одоо ажлын хэсгийн зүгээс бол бас харж байгаа. Даргаан хуулийн дээр эрүүл мэндийн тухай хууль 37-3 оруулна гэж ойлголоо шүү дээ. За асуулт асууж дууслаа.